За бичлэг үзэх үү. Хөдөлмөрийн аюулгүй байдал, хүн бүрийн хариуцлага. Загсанд явах нь ажлаас дөнгөж буучаа загсанд явна гэж байна. Тэ очиад зүгээр байхгүй юм уу? Тэгээ маргааш орон энэ чи одоо яаж ажилд гарах вэ? Одоо ч хаврын улирал гэхлээр загас барихыг хоригдсон улирал байгаа. Тэгээ амьтны тухай хууль зааснаар 4 сарын 1-ээс 6 сарын 15 хүртэл загас барихыг хориглосон байдаг. Оо сайхан биш. Уурхачд бид нар чинь улс орныг гэрэлтэй байлгаж Улаанбаатарыг дулаан байлгахад хоёргүй сэтгэлээр зүтгэж байгаа хүмүүс шүү дээ. Тэгэлгүй яах вэ? Тэгэхээр энэ 3 залуугийн тухай ч гэсэн хуулийн хариуцлага хүлээх болж байна. За цаг өөрөө болчихжээ. Шинэ явлаа. Чи одоо юу шүртэй би? Клэрт ажилтай. Би амрахгүй болохгүй. За. Өглөө ажилтай л юм байна л да. Тийм учраас энэ хүн арх уухгүй байна зөв. Зөв. Одоо наад нөхдүүд нь явуулах хэрэгтэй. Амрах хэрэгтэй, ойлгох хэрэгтэй нэгийг тийм үү? Энэ ч бас ойлгож байна. Ойлгоод явуулж шít тийм ээ. Энэ ч бас зүйтэй л асуудал. Энэ залуугийн бусдын ятгаланд орохгүй өөрийнхөө үзэл бодолд үнэнч байна гэдэг чинь за аливаа өөртөө учирч болох эрсдлээс өөрийгөө хамгаалж байна л гэсэн үг. Цаг боллоо. No. Ажилтай. Утга. Ну, сэтгэлтэй явахгүй мүү? Маргааш ажилтай юмс. Замдаа саадаг байгаа. Нойр гонцын юм чинь үүрэглэн. Тэгэл аваар хийлээ өөрөө бусдыг хохироо штэ чинь. Амралтын цаг хугацаанд бол бүтэн нойр аваад сайхан амраад ингээд ажил үргээ гүйцэтгэх юм бол цаашид ажлын байранд гарах эрсдлээс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой гэж ойлгож явдаг. Бие бэлдэж амарч явахгүй бол хэцүү хүнд ажил. Ажил хийж амьдарч байгаагийн хувьд энэ асуудал арай л болох байх тий. Уурхачд та бүхэн бие бэлдэж, сайн амарч, хөдөлмөрийн аюулгүй байдлын дүрмийг сахин ажилласнаар санамсар болгоомжгүй байдлаас эрсдэл үүсгэх, хүний амнаас эрүүл мэнд, төр, байгууллагын өмч хөрөнгөд хохирол учруулахаас урьдчилан сэргийлж чадна. Багнуур хувьцаат компани дэмжлэгтэйгээр нийслэлийн Багнуур дүүргийн прокурорын газар бүтээв.